нөгөө квиз мастер чи гадаад хүн болохоор бас гадаад асуулт айгүй их асуудаг байсан. Ер нь бол чи ордог байсан юм уу? Анхны шүн гэдэг баг байсан шүү. Quiz night гэдэг event маань өөрөө найз нөхдөөрөө эсвэл хамт олноороо 6 хүртэлх хүний гишүүнтэйгээр бага бүрдүүлээд ширээгээ захиалаад оролцдог юм event байгаа. Манай event нь өөрөө 5 үе үргэлжилдэг. Нэгдүгээр үеийн зурган үе буюу одоо 6 шиг зурагтай хуудсыг багуудад тарааж өгөөд тэр зургийг хараад хамгийн гол давуу тал нь нөгөө нэг утсаа оролддгоо. Тэг яг ийм нөгөө нэг бих тим хариултын өснөгтөн дээр бүгэлдэг гэдэг нь өөрөө манай event-ийн гоё чанар нэм шиг санагддаг надад бас. Хоёрдугаар үеийн random асуултууд ямар ч сэдвийн асуулт гэж магадгүй. Гуравдугаар үеийн quiz master-ийн бэлдсэн сэдвийн дор 6 асуулт. Дөрөвдүгээр үеийн логик асуулт. Тавдугаар үеийн нэмэх асгоонотой үе гэдэг. Нэг оройд 50 баг оролцоод за тэгээ тухайн багуудын ширээ захиалсан мөнгөөр бооцооны мөнгөө босгоод тэндээсээ бид нэг 8-аас 9 багт одоо шагнал өгч байна тийм. Аль болох бас хүртээмжтэй болгож олон хүмүүсийг нөгөө шагналын тайзан дээр гаргадаг болгох бас өөрчлөлтийг сүүлд хийсэн шүү дээ. Оролцохыг хүсэж байгаа хинж хизээч ирээд оролцож болдог. Манай ивент нөөрөө 2 дахь 4 дахь өдрүүдэд болно.